За төрийн албаны боловсон хүчний бодлого бол үнэхээр алдагдсан байна. Өнөөдөр иргэдэд үйлчлэх ёстой төрийн байгууллагын албан тушаалтан бол дарга цагийн иргэдийнхээ эслэг одоо үйл ажиллагаа одоо явуулдаг болж байна. Гэхдээ би энийг бол бодохдоо санаатай үйл ажиллагаа гэж хардаг. Үнэхээр томилогдсон албан тушаалтуудын мэдлэг боловсрал дутмаг байна гэж би харж байна. Ягаад гэвэл тэр хүний гаргасан тушаал шийдвэрүүдийн үндсэн дээрс би ингэж хэлж байгаамаа. Өнөөдөр би сая захиргааны иргэн шүүхтэр шүүх хурлд орлоо. За тэр ямар хэрэг байсан гэхээр одоогоос 7-8 жилийн өмнө аж ахуйн нэгжид газар олгосон байна. Газрыг хууль журмынхын дагуу, хуулийн дагуу бүхэл бичиг баримтыг бүрдүүлээд тушаал шийдвэрээ гаргуулад за тэгээд татвар төлөөс нэг удаагийн төлбөр за тэгээд газар ашиглах гэрээ бусад бүх зүйлийг хууль дүрмийнхэн дагуу хийгээд үйл ажиллагаа явуулж ирсэн байна 7-8 жил үйл ажиллагаа ус. Энэ бүх үйл ажиллагаанд бас л нөгөө төрийн байгууллагын бүх шатны албан тушаалтангууд оролцож нөгөө л бүрдүүлдэг одоо үнэлгээ аав эдит галын дүгнэлт одоо өөр юу байдгийг тийм ээ. Бусад бүх бичиг баримтыг бүрдүүлээд үйл ажиллагаанд бодиттой явуулж яхад өнөөдөр 8 жилийн дараа үнийг хүчингү болгоо ийцсэн. Тэгээд яагаад хүчингү болгонгууд нь та 5 жил болоод сонгосонгүй газар гэдэг. 5 жил болонгууд нь яг хууль дүрмийнхэн дагуу бүрдүүлэх бичиг баримтаа бүрдүүлээд зохих шатаар нь шатныхын байгууллагаар уламжлаад өгсөн байдаг. Энэ нь албан бичгээр нотлогддог. Тэр албан бичиг дээр нь ийм одоо цахилгаан станц, ийм хашаа хороо барьсан, ийм хөрөнгө оруулалт хийсэн, за ийм одоо бичиг баримтуудыг бүрдүүлсэн гэдэг бүгдийг одоо заагаад төрийн нэг байгууллагын албан тоот явж яхад бүхэл бүтэн 8 жилд хийсэн хөрөнгө оруулалтууд бусад зүйлээрээ хохирдог. Хамгийн гол нь анх гаргасан тушаал нь болохоор анхнаасаа хууль ус тушаал гаргасан гэдгээр цуцлж байгаа. Гэтэл анхнаасаа гаргасан нь бол зөв зүйл залтын дагуу гаргасан хэвийн үйл ажиллагаа явуулсан. Сүүл гаргасан тушаал нь өөрөө заасан үндсэл нь хууль бас зөрчсөн байдаг. Тэгээд чирэн захиргааны хууль ерөнхий хууль зааснаар одоо хэрвээ тушаал шийдвэр гаргаад цуслах ёстой бол урьдчилсан ямар тохиолдолд цуслах уу гэдгийг заагаад өгсөн. 5 жилийн дотор гэж заагдсан байдаг. Гэх мэтлэн ингээд олон зүйл заалтууд байгаа. Энэ бүхнийг зүгээр хэлээд идгийн учир нь энэ гаргасан тушаал шийдвэр түүний үндсэл гэж үнэхээр одоо ойлгомжгүй мэдлэггүй чадваргүй усуд би гаргаж байгаа болов гэж бодсон. Хууль гэдэг бол 8 наснаас эхлээд 80 насны хүртэл хэн ч гэсэн одоо уншаад ойлгомжтой монгол хэлээр бичигдсэн байдаг байна. Гэтэл яагаад ингээд төрийн байгууллагын одоо албан тушаалтнуудын шийдвэр ингээд хууль зөрчөөд, илт хууль зөрчөөд үүнийг үе шат шатныхын хүмүүсүүд хянаад ингээд гаргаад байдаг юм бэ гэдэгт би одоо маш харамсаж байна. Санаа зовж байна. Бас гайхшиж бодож байна. Тэгэхдээ үнэхээр өнөөдөр захиргааны иргэн шүүхэд бол иргэнийхээ эрх ашгийг хамгаалсан, хуулиуд эдэлсэн. Яг хуулийн дагуу бас шийдвэр гаргалаа.